Монголын төмөр замын албаны хүмүүс Хятад улсад очиж зээл авах тухай уулзалтад оролцсон гэж Даваагарагт төслийн удирдагч нь хэлжээ. 240 км үргэлжлэх төмөр зам нь Монголын экспортыг дэмжиж, Монголын нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улсад нүүрс гаргах зардлыг хэмнэх ач холбогдолтой. Нүүрс нь Монголын хоёр дахь том экспортын бүтээгдэхүүн бөгөөд Монгол улс өнгөрсөн жил нүүрснээсээ 556 сая долларын ашгийг олсон байна. Санхүүгийн яам засгийн газрын баталгааг гаргах боломжтой гэдгийг санхүүгийн зах зээл даатгалын хэлтсийн дарга хэлсэн байна. Энэ саналыг засгийн газраар хүлээн зөвшөөрүүлж батлуулах хэрэгтэй. Төслийн удирдагч мөн хэлэхдээ барилга байгуулалтын улирал эхэлж байгаа учраас бид ойрын хугацаанд гэрээг байгуулна гэдэгт итгэж байна. Хэрвээ энэ ондоо төмөр зам барих ажил эхэлчихвэл 2018 он гэхэд бүрэн дуусна гэжээ. Талууд зээлийн талаар хэлэлцэж байгаа юм байна. Туризмчлийн 5-7 компани болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolia Mining корпорац нь Улаанбаатараас өмнө тийш 540 км орших 5-7 сав газарт үйл ажиллагаагаа явуулдаг.